За хамтаа үзэгчтэй маш их баярлалаа. Хөтөлбөр зочны хэсгээр үргэлжлэн хурж байна. Та бүхэндээ зочдоо танилцуулахад бэлэн болсон байна. За өнөөдрийн зочноор Баянзүрх дүүргийн соёлын ордны бүжгийн багш Сүлбаатар, бүжигчин Саран Сунчирмаа, бүжигчин Цэцэглэн нар студид маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Өнөөдрийн минь төргий. За сайн байцгаана уу? Студид маань ирсэнд их баярлалаа. Тэгээд үзэгчдээ бас сайхан мэдээг долгохаар одоо манай бүжигчд бол маш сайхан багшийн хамт олонтойгоо тий маш сайхан амжилтыг гаргаад ирсэн байна. За юуны төрөнд та бүгдтэйгээ сайхан танилцъя гэж бодож байна. Дэлгэрэнгүй. За намайг Сүлбаатар гэдэг Баянзүрх дүүргийн соёлын ордны бүжгийн багш, бүжиг дэглэж мэргэжлэр соёл урлагийн сургуулийг бүжгийн ангийг төгсөжлээ. За одоо бүжиглэлээ одоо энэ хүүхдүүдээ аваад бас жил гарны хугацааг өнгөрөөж байна. Тэгээд тодорхой хэмжээний амжилтууд маань гарсан хүүхдүүд маань ч гэсэн илүү их хичээл зүтгэлтэй өөрсдийгөө дайжилдаг тийм хүүхдүүд байгаа болохоор өнөөдрийн амжилт хүрээд явж байгаа ардан зогсдог одоо аав ээжүүд байна те хүүхдүүдийг аягүй сайн дэмжиж өгдөг. Энд нь бас баярлалаа гэж хэлмээр санагддаг юм байна. За хоёр дүүтэйг танилцъя. Намайг Арин болдын Саран Сунчирмаа гэдэг. Би Баянзүрх дүүргийн соёлын ордны Жанжин клубын дугуйланд явдаг. За хэдэн настай? 12 настай. 12 настай. За ямар гоё нэртэй юм бэ чи? Харин тий. Замаа Цэцэглэн гэдэг. Би 142 дугаар сургууль сурдаг. Одоо би Баянзүрх дүүргийн соёлын ордонд бүжгийн дугуйланд явдаг байгаа. Тэгээд манай хамтлаг маань маш гоё хөгжилтэй, гоё хичээн сэтгэлтэй баг. Хэдэн настай лээ? Одоо 11 хүрнэ. 11 хүрэх юм шүү дээ. За, тэмцээний сонь сайхныг хэдүүлээ шууд яриад эхлэе гэж бодож байна. Одоо маш том амжилтыг үзүүлж байгаа олон улсын тэмцээн уралдаанд оролцоод тэргүүн байрыг эзэлчээд ирсэн гэхээр бас том амжилт байгаа тань тий. Тийм, ер нь бол маш том амжилт л та. Мэдээж хүүхдүүдийн тэр ард нь бол нэлээ их хүч хөдөлмөр хөлс сурсаж байгаа. Тий, ээж аав нарын зүтгэл байгаа юм чинь. Тэр болгоныхоо одоо итгэлийг алдахгүй гэл явж байгаа л ирлээ дээ хэдүүлээ тийм ээ. Тийм. За, тэмцээний хувьд болохоор одоо монголоор орчуулад хэлэхээр бяцхан бүжигчдийн цом гэсэн олон улсын тэмцээн баг. Тэгээд гоцлол одоо гослол хүмүүсийн те гослол тэгээд цөөхүүл хамтлаг гэсэн төрлүүд оролцсон баг. Тэгээд нийт одоо манай хүүхдүүдтэй өрсөлдсөн хамтлагийн тоон 57 хамтлаг байна гэдэг мэдээллийг Хятадал нөөрөө өгч ирсэн баг. 57 хамтлагаас тэргүүн байрын эзэд болоод ирсэн шүү дээ тий. Тэгэж орж ирлээ гэж. Хэдэн өдрийн бүрэлдэхүүнтэй явсан юм бэ? Манай хамтлаг бол яг 16 оны бүрэлдэхүүнтэй. Бас олоолаа юм тий. Олоолаа. 16-гаар бүрдүүлсэн хамтлагууд гэхдээ дан охтууд бас завхаатай охтууд чинь тий. Зэрэглэн шүү дээ. Ямар бүжиг бүжиглөө. За бүжгийн бэлтгэл тий одоо ялхар хугацаанд хийгдэв. Очоод бас бусад орны хүүхдүүд ямар байв тий. Тий. За манай Монгол бүжгийн хувьд бол бусад орноосоо бол айгүй тийм өвөрмц ялгардаг талтай. Аян ч гэсэн тийм ондоо байдаг байхгүй харахад урамтай. Тэгээд бусад хүүхдүүдийн бүжиглж байгааг би харахад дарсан. Мэдээж төрөл төрлөөрөө хийж байгаа юмд бол үнэхээр сайн хүүхдүүд байгаа. Тэ? Тэгээд ялгарах, онцгойлох, гарах талуудаа бодно. Энд чинь монгол бүжиг манай монголчуудтай чинь бас юм хөдөлгөөний урд үнэтэй бусад бүжгүүдээс илүү сайн ялгарч өгдөг. Нэг нь хоёрдугаарт ингээд хурдан удаан янз янзын хөдөлгөөнийг үзүүлчдэг тэ. Яг ингээд аяны хувьд ч гэсэн юм өөр ялгаатай байдаг байхгүй. Тэгээд тийм давуу талтай бас талууд байна. Тэгээд тухайн яг Бээжингийн тэмцээндээ зориулаад бид нэр яг эцэг эхчүүдтэйгээ нийлээд тэгээд санхүү хөрөнгө ингээд үүсгээд чинь эцэг эхчүүд нь хүүхдүүдэд дэмжиж тэгээд яг энэ хувцсыг бол зориулж яг тэр ухаан бүжгэнтэн зориулж зориулсан. Бүжгийг бас шинээр дэглэлтэйгээр шин дэглэлт бүжиг хийж авч явсан байна. Бүжиг дэглэлтийн хувьд одоо жишээ нь ямар юуг өгүүлэхийг зорьсон юм бүжиг байна. Бүжгийн нэрийнх нь хувьд бол хүрээ донж гээд нэг тийм намжиртай охтуудын тухай бүжиг. Маягтай зогсдог, дуусдаг тийм хүн. Одоо тэгтээ яг тухайн одоо хүрээ донжийг нэрлэлсэн ч гэсэн одоо орчин цаг чинь Улаанбаатар очил ч гэсэн хүрээл байсан шүү дээ. Тэгэхээр би хүрээ донжийг дутахаар одоо цаг ч гэсэн охтуудын намжиртай байдлыг харуулна гэсэн зорилготойгоор хийсэн бүжиг. За хоёрын маань хувьд за тэмцээнд олон улсын тэмцээнд оролцсон анхны тохиолдол өмнө нь явж ирсэн үү? Анх удаага явсан уу? Энэ олон улсын тэмцээнд? Үгүй би анх удаага яваагүй. Би олон улсын тэмцээнд явж ирсэн. За. Тэгээ хаашаа явж ирсэн? Би хамгийн ихэнд бол Кыргызстанаар
явж исэн. За. Хамтлагтайгаа. Тэгээд дараачих нь болохоор хөх хотоор бол би стандарт бүжгээр явж исэн латин. Оо за. Тэгээд дараа нь Бээжин лөө бас адилхан Латин Америкаар явж исэн. Ааха. Тэгээд дараа нь бас адилхан Жинхуа явж исэн. Тэгээд тэгээд би бас Солонгос явсан. Тэгээд энэ одоо Бээжин лөө Монгол бүжгээр яваад амжилт гаргаад ирсэн. Ямар мундаг юм бэ те. Хэдэн настайгаас эхлээд энэ бүжиг сонирхоод те. За ер нь би бүжиглэх хэрэгтэй байна гэж бодсон бэ. 3 дугаар ангиас орж энэ Жанжин клубт орж эхэлсэн. Ааха. Намайг эмээ маань дугуйланд яв гэд би дугуйланд явж эхэлснээс хаашаа дугуйланда одоо хүртэл явж байгаа. Би одоо 3 жилдээ явж байгаа. 3 дахь жилдээ явж байгаа. Тагчилтэй явж байгаа. 3 жилийн хугацаанд маш олон орнуудаар ороод яваад тий тэмцээн уралдаанд ороод амжилт гаргаад ирсэн байна. Хөөх юм бэ. Цэцгэлэнгийн хувьд За би 2 хот руу явсан гэсэн тийм. Кыргызстан руу, Япон руу явчихсан. Тэгээд өмнө жил бас дахиад Кыргызстан руу явсан. Ямар бүжгээр явсан? Кыргызстан руу болохоор Морь дэрэглээ. Тэгээд тамга гэдэг бүжгээр явсан. Өмнө жилээ Кыргызстан. цэцгэлэн бүжиглээд хэдэн жил болж байгаа юм бэ? 1-р ангиас хойш 5 дахь жилдээ явж. 5 дахь жилдээ. Юунд таалагдтiin? Чааг бас одоо эмээ ч юм уу аав ээж чи доголонд яваа гэд явуулсан уу? Өөрөө явъя гэж явсан уу? Манай ээж эхлээд энэ бүжгийн дугуулан байгаа мэн гэж болоод тэгээд би явмаар байна гэдээ ээж хэлээ тэгээ явсан. Яа хөрхи. Кыргызстан руу бас нилээд удаа явсан юм шиг байна тийм. Кыргызстан руу болохоор олон улсын нөгөө фестивал байдаг. Нарийский фестивал гэдэг тийм олдон. Тэндээ бол өстой маш олон орноос ирдэг шүү дээ. Венетиг, Солонгос, Япон, Хятад тэгээд юунууд Башкортостанаас, Казахстанаас, Узбекистанаас гэл Оросын албаны улсаас гээд Оросын албаны улсын дотор бас мужуудаасаас ороод ирнэ. Маш олон улсаас ирдэг. Тэгээд зохион байгуулалтын хувьд нэг ингээд групп үүсгэж явдаг. Тийм. Тийш явхад ч бас шалгууртай бид нар ч бас дотроо бас юм хийн. Шалгуураа. Яг энэ хамтлагаараа явчихад ирсэн. Яг хамтлагаараа. Хамтлагийн нэр нь ямар нэртэй хамтлаг вэ? Хөх толботон гэж хамтлаг. Хөх толботон. Хөх толботон. За тэгээд өөр улсын хүүхдүүдийг бүжиглж байгааг харах ер нь та хэдэд ямар санагдаж байна? Яг өөрийнхөө бүжиглэх ёстой одоо зүйлээ ингээд яг бүрэн гүйцэтгэлтэй хийж байгаа гэдэг. Бас Тий, өөр олон улсын хүүхдүүдийг харахад бол бидэртэй адилхан л сайн бэлтгэсэн байна гэд өөр гарын уур чадвар бүгднийг харж суралцаж ирсэн. бас бие биенээсээ суралцсан тий? Хөөрхи юм аа. Тэгээ бүр 1-р ангиасаа 3-р ангиасаа ингээд яг тууштай хичээллээд тий? Маш олон улсын олон томоохон фестивал тэмцээнүүдэд оролцоод ингээд явж байгаа. Та хэдээр бол маш бахархаж байна. Тэгээ гэр бүлийнх нь бас их сайн дэмжиж өгдөг болов гэж бодож байна тий? Мэдээж тэгэлгүй яах вэ? Мэдээж олон улсын тэмцээнд явна хөдлөн гэдэг чинь тухайн гэр бүлээс хүүхдийнхаа ирээдүйд зориулж байгаа хүүхдүүдийнхаа дурсамжинд өгж байгаа маш том нэгдүгürt хөрөнгө оруулалт. Араас нь бас хувь сунаар хэрэглэл явах зардал мэдээж амьдралд хэрэгцээ тийм бүгд гарна. Энэ дээр бол тэдний чинь бас санхүү гэдэг юм чинь бас байна тий. Энэ болгоныг үл тоогоод хүүхдийнхаа юм одоо дурсамж ирээдүй тийм ийм зүйлд нь ирээдүйд нь хөрөнгө оруулдаг. Эцэгчүүд бол манай эцэгчүүд бол мундаг. Ер нь тэгээд яг ингээд хамтлагт ороод багаасаа ингээд бүжиглээд явсан хүмүүс магадгүй яг энэ бүжигчин болох тий ирээдүйн бас нэг юм мундаг бүжигчд болох өөрсдийнхөө яг бас нэг мөрөөдлөө болгоод явах юм шалтгаан бас болж иж магадгүй бах тий. Тэр шалтгааныг бас маш сайн дэмжиж өгч байгаа гэдэг нь өөрөө бас гайхалтай. Тэгээд ер нь Баянзүрх дүүргийн соёлын ордонд за ер нь одоо ингээд хамтлаг байгуулан гутал чинь 10 хэдэн гишүүнтэй гэсэн бэ? 16-аа ингээд бүрдсэн байна. За дөнгөд тэнд чи хамтлагт ороогүй бас ингээд багтаагүй үлдсэн хүүхдүүд байгаа гэж бодохоор маш олон хүүхдүүд энэ бүжгийг сонирхоод байна тий. Одоо Баянзүрх дүүргийн соёлын ордон дээрээ ажиллаад би жил гарan 2 жил ортж явна. За энэ хугацаанд яг эхлээд нэг хамтлагтайгаа байлаа. Одоо манай үндсэн хамтлаг маань байна. За тэгээ энэ жилээс би 3 болгоод нэмж байгаа. Тэгээ 3 болгоо нэмсэн ч цаана хүүхдүүд байгаа. Гэхдээ эцэг эхчүүд бол хүүхдийгээ одоо яг ингээд ирээдүйд нь зориулсан ядаж урлагаар хүмүүжил болгодог энэ зүйлсэд нь илүү их хөрөнгө оруулдаг болсон байна гэдгийг би харж байна. Хүүхдүүдийнхээ сонирхолд бас ингээд зүтгүүлж өгдөгт нь.
болсон байна л гэж хараад байна. Стол нэр хүмүүжилт бол нэрс маш том. Тийм шүү дээ. Энд чи одоо бүжгээр хичээлж байгаа бүх хүүхдүүд заавал бүжигчин болоод байхаас алгагүй шүү дээ тий. Одоо сууж сурна, тэгээ цаг барьж сурна, цэвэр цэмцгэр байна гэх мэтчлэн маш олон тийм даваа талыг авдгаа гэд одоо сонсч байсан. Тэгээ манай хоёр бүжигчний хувьд за ийм олон улсын тэмцээнд ороод ирлээ тий. Ангийнх нь яаж хүлээж авч ийн, найзууд нь ямар мундаг юм бэ гэд хэлж гинөө. Манай ангийн багш сурах манай найзууд маань бүгд намайг амар халуун дотноор хүлээж авдаг. Манай найзууд маань бол намайг үргэлж дэмждэг. Тэгээ манай багш маань хүртэл намайг үргэлж ойлгоод бас дэмжиж авдаг. Сэтгэлээ. Манай багш бол манай ингээд сургуулийн хамт олон ингээд намайг бүр дандаа ингээд халуун дотноор ингээд дандаа баяр хүргэж авч идэг янз бүрийн тэмцээн уралдаанд ороод амжилттай оролцох үед. Тэгэд хэрвээ тэмцээн уралдаанд ороод хожигдсон ч гэсэн за яах вэ? Хожигдсон ч хөө хожигдож сурт юм аа гэд бид урамшуул ингээд Түлхэж өгдөг тийм. Сургуультай бол та хоёр одоо ингээл урлагийн одоо үзлэг янз бүрийн юм дээр бол хамгийн түрүүнд ороод ингээд үжиглэл авчихаа. Би одоо 2 удаа би урлагийн үзлэгийг төрүүлсэн. Өмнө жил би бас адилхан урлагийн үзлэгтээ донж идэг бүжгээрээ ороод 1-р харинд орсон. Энэ жил бас адилхан хүрээ донжороо ороод 2-р 1-р харинд орсон. Ингээд би 2 дахь 1-р харинд орсон шүү дээ. Хашаа оролцсон шүү дээ. Сургуулаа бол хошаа авах гэж. Сургуулийнхаа хашаа оролцсон. Та хоёр ер нь ингээд одоо яг ямар мөрөөдөлтэй байна? Яг одоо энэ бүжигчин болно гэж бодож байна. Эсвэл бүжигчин болон давхар өөр юм болно гэж боддог уу? давхар өөр юм болно. За ямар хүн болно гэж боддتي? Би үлээ давхар ингээд бүжигчин болоод багш болоод тэгээд давхар Япон явж одоо ингээд Япон хүүхдүүд Монгол бүжиг юм байд юм аа гэж ойлголоо. Стагой мөрөлдөлтэй шүү дээ. би л том болоод бүжгийн багш болно, бүжиг дэглэдэг болно гэж бодож Багш болно доо гэж тий. Ааха. Үгүй таад одоо олон тэмцээн оролдоонд оролцоол тий. Явангуудаа нэг хичээл сургууль ер нь алдагдаж гин үү? Яаж зохицуулж гин? Гайгүй. Манай агш үлээ тэмцээн уралдаанд орсон байх юм бол за манай ийм хүүхэд өнөөдөртөө ирээгүй чөлөө авсан ийм юмд явсан болохоор маргааш нь ирэхэр нь орё гэд шинэ хичээлээ ирэхэр нь орё гэд. Оо ямар хөөрх юм. Манай сайн ойлгож өгдөг юм тий. Манай ангийн багш бол тэгээ намайг ойлгоод бол чөлөө өгдөг. Тэгээд би хаяа ангийнхаа найзуудаас алдагдсан хичээлүүдээ нөхөж авдаг. Хөөд авдаг тий. Тэгэхээр бас хүүхдээ ийм аль зүйлийг зохицуулах тий зэрэг зохицуулах цаг барих ч гэдэм юм. Ийм олон даваа талыг энэ урлаг гэдэг зүйл өгдөг байх нэ. Тэгээ ийм олон хүүхдүүдийг бас ингэ нэгтгээд тэгээ энэ томоохон тэмцээнүүдэд оролцоолаад явж байгаа бас энэ багшд нь маш том баярыг хүргэе. Урлаг бас сайхан мэдээгээр дахиад хэдүүлээ уулзах бах тий. Тийх баха. Ер нь хүүхдүүдтэй ажиллана гэдэг одоо яг өөр багш хүний хувьд ер нь ямар хөө санагддаг бай. Бас нэг олон хүүхдүүдийг ингэж өдөртөж авч явна гэдэг. Хүүхд чинь өөрөө хүүхд шүү дээ тий. Яг олон хүүхд дотор ч одоо янз янзын аашаартай хүүхдүүд байгаа тий. Тэр болгоны чинь яг ингээд хүүхдүүд нь эхэндээ бол тус нь ингээд харьцаж өгнө. Дараа нь бол тэднийг тустай байж байгаад нийлүүлж нэг болгож өгнө. Тэрний дараа тэр хүүхдүүд баг болно. Баг болсны дараа ингээд амжилт үзүүлэхээр хамтлаг болгоно гэдэг ингээд жоохон бодлогын чанараар бас сургалт явах шаардлагатай. Тийм үе байна. Тэгээ хүүхдүүдтэй ажил гоё л доо. Энерги нь гоё. Надад бол гоё үү. Оюутан байхаас эхлээл ер нь энэ сургуулиудын 10 жил дээр бүжгийн дугуйлын хичээлүүлээд ингээд яваад эхэлсэн болохоор надад ер нь хүүхдтэй ажиллах нь гоё тий. Тэгэл яг одоо өөрийнхөө мэрэгжлээ одоо жаргаж идэг гэх юм. Ааха. Тэгээ хүүхдүүдээрээ бүжгээ дэглээ тавиад өгнө. Тэгээ тэгсэр нэг хүүхдтэй ажиллах дуртай байгаад байдаг. Тэгээ мэрэгжлээ жаргаж идэг л тийм хүн байна л. Хөвгүүд ер нь аль хэрэг сонирхож байна. Хөвгүүд байна уу? За одоо бол ер нь бол гендрийн хувьд бол бүжиг гэхэр ирчүүд ер нь хогор байдаг шүү дээ. Намайг анх одоо Баянзүрх төрийнхаа соёлын ордонд бүжгийн багшаар орж явахад бүжгийн дугуйлан дээр нэг эрэхтэй хөхт байлаа. Тий. Нийт одоо хүүхдийн тооноос шүү дээ. Өнөөдрийн хувьд бол нэг эрэхтэй хүүхд маань 10 хүрсэн байна. Тий. Бас хөрх нэмсэн. Боломжийн тэгээ одоо дан ирчүүдийн хамтлаг гэдээ бас нэг хамтлаг гаргаж ирээд нэг бүжиг зааж эхэлж байгаа юм бол байна. Бас чи 3 хамтлаг нэмэгдсэн гэдэг байгаа шүү дээ. Ер нь Баянзүрх дүүргийн соёлын ордон за сүүлийн үед ер нь заах ингээ бүжгийн дугуйлан байна. Өөр маш олон дугуйлангууд хүүхдүүдээр чиглэсэн олон үйл ажиллагаанууд бол бас хийгддэг болоо гэж бодож байна. Тийм шүү дээ. Манайх дээр чинь одоо ардын хөгжим байна те. Яоч хөгжмийнхэн байна. Морин уур байна. Уртын дуу байна. Страдын дууныхан байна. Циркийнх байна. Драмынх байна. Тэгээд цэнгэнт бүжиг байна. Монгол бүжиг байна гэд
8 дугуйл хичээллэгддэг. Яг хүүхдэд зориулж. Урлагийн сургууль шиг л. Тэгээ ер нь тийм шүү. Тийм байстай төрүүлчихсэн тийм. За дараагийн тэмцээн уралдаа ойрхон байгаа. Тэмцээн уралдаа. Төлөвлөгөө ямар вэ? За одоо төлөвлөгөөнүүд одоо Монголдо болж байгаа тэмцээнүүд байна тий. Тэдний одоо удирдамж хөтөлбөрүүдэд хараад тэрний дагуу хүүхдүүдэд бэлдэж эхэлж байгаа юмуд байна. Бас мөн манай Баянзүрх дүүргийн соёлын ордноос зохион байгуулж байгаа цуврал тэмцээн байна. За. Энэ ямар тэмцээн вэ гэхээр 3 урлагийн төрлөөрөө тэмцээн зохион байгуулж байгаа. За энэ нэгд нь бүжгийн урлаг байна. Монгол үжигийн төрлөөрөө хамтлаг болон цөөхүүлэр гээд ингээд зарлагдж байгаа. Хамгийн ихнийх нь тэмцээн Монгол үжигээр эхэлж байгаа. Дараа нь болонгууд тэр нь дууны тэмцээн болоо солигдно. Цуврал болоо дуун дараа нь бол солигдно гээд ингээд тийм төлөвлөгөөтэй яг манай Жанжин клубээс маань зохион байгуулж байгаа тэмцээн уралдаан байна. За энэний дараа бол одоо араас нь удирдамжинд ороод ирсэн байгаа тэмцээнүүд байгаа. Монгол үжигийн тэр тэмцээнүүдтэй бас давхар бэлтгэлээ хийгээ явна. Ер нь бол манай хүүхдүүд чинь зав байдгүй шүү дээ хөрхий. Байнгын л бэлтгэлтэй. Энэ бэлтгэлтэй дуудагдаал тэгээд тоглолттой бол бас чинь тоглолтонд орох шаардлагатай хамтлаг хөдөлж байна гэвэл хамтлагаараа л байх хэрэгтэй. Тийм шүү тий. Тийм. Ер нь энэ олон одоо хүүхдүүдтэй олон тэмцээн уралдаанд оролцох нь ямар ач тустай гэдэг юм бэ? Хүүхдүүд илүү их задарч өгдөг. Одоо тэмцээн уралдаанд анх одоо ингээд бие барьдаг байсан хүүхд байлаа те. Нэг тэмцээнд ороод бие барьлаа, айцтай байлаа, сандарлаа. За энээсээ болоод ингээд жоохон алдаа гарлаа те. Амжилт үзүүлэхгүй байх боломж байна. Гэхдээ тэр хүүхэд шагнал байр аваагүй ч гэсэн тухайн хүүхдэд өөрт нь амжилт гарсан байдаг. Дараагийн тэмцээн дээр тэр хүүхд тийм алдаа гаргахгүй болсон байна гэсэн. Өөрчлөлт нь орсон. Дараа нь болохоор 2 дахь тэмцээнээсээ орлоо, 3 дахь тэмцээнээсээ орлоо. Тэндээсээ юу авах вэ гэхээр хэрвээ бид нар те амжилт нь ингээд ахиж байгаа ч гэсэн шагнал байр руу орохгүй байвал шагнал байранд орж байгаа хүүхдүүдэд ямар ур чадвар гараад байгаа вэ гэдгийг харсан. Дараагийн удаа багшийнх нь ойлгуулж чадаагүй юмыг хүүхдүүдээс хараад өөрсдөндөө суулгацсан явж идэг. Тийм давуу талууд гарч ирдэг. Тийм учраас тэмцээн уралдаанд орж байгаа сайн байдаг. Та хоёрын маань хамгийн анхны тайз одоо санаж гин үү? Ямар байсан бэ? Сандрал өстэй их байсан уу? Анх гарахад би ингээд ерөөсөө бүжгийн ингээд бараг мартаашгсан. Тэгээд яг бүжгэлж явах замдаа ингээд миний сэтгэл тайвшраад тэгээд би өөрөөхөн бүжгийг санаж тайвшраад эхэлсэн. Би бол хамгийн анх Жанжингийн тайзан дээр гарч үзчихсэн. Цэцэрлэгт байхдаа би нэг бүжиг сураад тэмцээнд орж исэн. Баяд гэдэг бүжгээр ороод бүжгэлж исэн чи халтраад утсан. Сандралсан мөгийг. Тэгээд буцаж босоод бүжгэлээд 3 дугаар яринд орж исэн. 3 дугаар яринд орж исэн. Тэрнээс хойш л ер нь бүжгээр явж эхэлсэн. Тайз болгоо ингээд өөр санагддаг уу? Байнга ингээд бүжиглээд олон тэмцээнд оролцож байгаа ч гэсэн тий дахиад тайзан дээр гарахад дахиад юм сандрал төрдөг үү? Яадаг уу? төрдөг байнгын төрдөг. Тэг чи бас хариуцлах штэ тий. Тэмцээнд явахаараа тайз руу хараад жоохон сандралтай байдаг. Гараад бүжиглэлт амар гараад бүжиглэхэд төртлөө. Гараад бүжиглэхэд бол тайвшраад бүжиглдэг. Яг нэг гараад ирсэн байхад ингээд тайвширчдаг тий тайзан дээр. Яг гарахын өмнө жоохон сандрал. Яг тэр сандралаа ер нь яаж дардаг вэ та? Сандралын ер нь бие руугаа амжилт тэгэл бие биендээ хүч өгч байгаа л тэгэл сандралаа тайлдаг та. Багаараа учраас нэг юм хариуцлага байгаад байна тий. Нэг нь алдах юм бол одоо тэр том багийн тий олон өдрийн хүч хөдөлгөөр бас яах вүлээ тий. Тэгэхээр бас энэ жоохон хүүхдүүдэд тийм том хариуцлага байна шүү дээ тий. Хөөх юм аа. Тэгээ түрүүн бас хэлсэнчлэн манай энэ хөөрхөн бүжигчд маань бас өнөөдөр томоохон тэмцээнд оролцоод ирсэн бүтээлээ өнөөдөр манай үзэгчдэд хүргэх гэж байгаа тий. Тэгээд бас бусад хамтлагийн найзууд бас ирсэн байгаа тий. Өөнөрөө ирсэн. Тэгээд тэр гоё тэргүүн байрын одоо эзэлсэн тий тэр гайхалтай бүжгийг бас хэдүүлээ тоодохгүй харцгаад. Одоо ингээд бас удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Тэгээд бид бүгдийн бас ярилцах хугацаа өндөрлөж байгаа учраас бас сар шинийн баярын бас мэндчлэгээ дэвшүүлнэ юм бас хүсэж ин тавгараасаа. Цагаан сарын баярт дуртай юу та хоёр? Дуртай. Хамгийн дуртай баяр чи ямар баяр вэ? Хамгийн дуртай баяр хүүхдийн баяр. Хүүхдийн баяр. Надад л цагаан сар. Цагаан сар. Юу гоё дээ. Хамаатнуудтайгаа уулзаж хамаатнуудтайгаа залгаж сар шинэ мэндэлж явах надад гоё. Бэлэг авах нь бас гоё байдаг тий. За тэгвэл гоё мэдчлэгээ хөргий тий хайртай татныхаа хүмүүстэй. За мэдчлэгээ хөргий. Сэтгэлэнгээс эхлэх үү? Ингээс эхлэх. Үг хэлчихлээ. Үг хэлчихлээ. Үг хэлсэн шүү дээ. Дуулчих юм уу? Ямар тааж намайг дэмжиж байдаг дандаа гэр бүлийнхэндээ баярлалаа гэж. Мөн багш нартай баярлалаа тий. За.
намайг үргэлж тэм дэмжиж олон улсын уралдаанд явуулж байдаг ээж аавдаа баярлалаа. Бас багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна. За таны хувьд сар шинийн мэдлэгээ сайхан төвшүүлээч. За би ч одоо үг мөгөндөө жоохон харуулаа. За ингээд Монгол өмнөрөө ирж байгаа сар шиндээ илгээрээ инх хамтлан төлөөрөө төвшин амгалан юу сансан 9 цагаан хүслэн бийж сансан бүхнээс арвааж авч үссэн бүхэндээ хурж яваарэ гэж сансан болгон чинь зам болгон чинь цагаан сүн шиг зурааж явуугээ гэж минь өрөөч яа. Маш их баярлалаа. Баярлалаа үзэгчдээ өнөөдрийн зочноор Баянзүрх дүүргийн соёлын ордны бүжгийн багш Сүлбаатар, за бүжигчин Саран Сүмчирмаа болон бүжигчин Цэцэглэн нар оролцлоо. За хөтөлбөр энэ төрөд өндөрлөж яах үзэгчтэй. Тэгээ хөтөлбөрийн төгсгөл хэдүүл авяаслаг бяцхан бүжигчдийн гайхалтай нэгэн бүжгийг хамтдаа үл авч үзчихэд нэвтрүүлгээ өндөрлөе. Маргаашийн цагтаа эргүүлцлаа. Тэр баяртай. That's you.